Ladies and gentlemen, representatives of энэ төрөлсөн төрийн байгууллагын төлөөлөлөөс хүмүүс Швейцарын хөгжлийн явуулгын болон бусад талуудыг төлөөж орцож байгаа та бүгдэд өдрийн амгалан айлтгая. Тэгээд би бас ярианда байгууллагуудыг бол дурдах боломжгүй ч гэсэн их олон байгууллагуудтай хамтарч ажиллаж байгааг хэлмээр байна. Тэгээд миний хувьд болохоор энэ надад боломж олгосон дэх баяртай байгаа. Дахин одоо Монгол ирээд та бүгдтэй ажиллаж байгаа. Зөвхөн одоо та бүгдтэй хамтдаа нэгнээсээ илүү та бүгдийн одоо ажил тусах болохыг хичээж байгаа баяртай байгаа. Тухайд бол ажлын хэсгийн би бол хамтран ажиллаж байна. Энэ бол эрхлэн оролцооны чиглэлээр одоо шинэ хууль эрхлэн орчин сайжруулахад ажиллаж байгаа юм ажлын хэсгийгтэй ажиллаж байгаа баяртай байна. Тэр хүмүүсийн хувьд бол нэг их надаас их тусалцаа авах хэрэггүй юм шиг санагдсан. Сая баштарч гэсэн ярьж энэ талаар туршлагын талаар хүмүүс нэлийн бас олон зүйлээс сонсон байгаа. Тэгээд ноён баштарчийн ярьсан зүйлтэй холбоотойгоор сургагчдад яриа. Тэгэхээр бид одоо ингээд төлөөлөл явж шууд арч тэр бүгдийг хэрхэн хоёрыг хэрхэн хослуулах уу Монголын нөхцөл гэдэг асуудал дээр бол ярихыг бол хүсэж байгаа. Эхлээд би ерөнхий төвшөнд энэ сэдвийг яриа. Тэгээд дараа нь бас үндсэн хуультай Монгол Улсын үндсэн хуультай холбоотойгоор яриа. Энэ санаагаа. Гэхдээ энэ бол тийм амар биш үү те. Яг зөв. За эхлээд би ерөнхий зүйлээс тэгэхээр арчил гэдэг бол арчил гэдгийг бол дахин давтаж хэлэхэд сэдвэхгүй байгаа. Арчил гэдэг бол төрийн одоо зохион байгуулалт. Тэр нь ард иргэдийг тухайн төрийн одоо чухал байгууллага ийм одоо зохион байгуулалт юм аа. Тэгэхээр төрийн байгууллагууд байна, засгийн газар байна, төлөөллийн одоо удирдах байгууллага, тэгээд иргэдгээд энэ бүгд болохоор тэгэхээр арчлалгээд ярихаар бид нар энийг бол ингээд олон түвшинд ярьж болно. Улс төрийн намын түвшний арчилч гэх юм уу. Тэгэхээр би энд болохоор яг төр ба арчил гэдэг талаас ярих хүсэж байгаа. Тэгэхээр арчил гэдэг бол яг цорын ганц нэг төрлийн гэж бодлоо байхгүй. Яг нийтлэг тийм ойлголтууд, тодорхойлолтууд байдаг. Жишээлбэл төлөөллийн арчил, шууд арчил хоёрыг ялгаж салгаж байгаа том ёсыг харахад бол гэж хэлж байгаа. Төлөөллийн арчлалын үед бол хүмүүсийн хувьд төлөөлөлийг сонгох эрх байна. Тэр нь болохоор тамжиг сонгуулаад нэг удаа шүү дээ. Тэгвэл шууд арчил гэдэг нь хүмүүс болохоор өөрсдөө төлөөлөлийг сонгож зогсоогүй өөрсдөө бас саналаа өгөх боломжтой. Тэгээд бас саналаа өгөх шийдвэр гаргах процессыг иргэд бас санаачлах боломжтой. Энэ хууль болж байгаа иргэд нь санаачлах боломжтой гэсэн ийм ялгаа байна гэж ярьдаг. Тэгэхээр ийм арчлалын хоёр төрөл байна. Энэ хоёр төрөл тийм их ялгаатай юу гэдэг асуулт гарч ирж байна. Тухайн одоо төр энэ хоёр арга хэрэгслийн аль нэгийг сонгох хэрэгтэй юу? Үгүй юу гэдэг бас асуулт гарч ирнэ. Тодорхойлтоос харахад бол энэ хоёр бол хуулиа яг нэгэн зэрэг хэрэгж боломжгүй бас харилцаа адилгүй систем байна. За тэгэхээр ийм хоёр ялгаа заахтай томьёолол байна. Шууд арчил гэж юу вэ? Төлөөлөл арчил юу вэ? Тэгэхээр энэ бүгдийг бол аваад үзвэл бас үл ойлголцох зүйлүүд, хуу ойлгосон зүйлүүд үзэс сурчийн чанартай гажууд руу бодыг харагддаг. Бид шууд арчлалын элемент арчлал бол бий болохоос боломжгүй. Мөн шууд арчилж гэсэн төлөвлөлтийн арчлалын элементгүй бас хөгжих боломжгүй байдаг. Тэгэхээр миний одоо гол ярих зүйлийн эхний санаа саяны санаа байгаа. Монголын үндсэн хуулинд одоо энэ хоёрыг хэрхэн уйлдах уу гэдгийг бол хэрхэн заасныг бол би бол сайн судалж мэдээг бол хэцүү. Гэхдээ энэ хоёр хэлдэг байна. За одоо ерөнхий зүйлүүд дээр бас үргэлжлүүлээд яриа. Төлөөллийн арчил гэж юу вэ гэхээр төлөөллийн арчлалын гол цөмд нь юу юм гэхээр төлөөллийн зарчим байдаг. Хүмүүс ард иргэд одоо засаглалын хамгийн том хүчтэй байгууллагыг сонгох эрх нь бол би өөрийнхөө төлөөллийг бол тэр байгууллага руу илгээж яана гэсэн санаа. Өөрийнх нь өмнөөс шийдвэр гаргаж үйл ажиллагааны үнийг сонгож яана гэсэн. Тэгэхээр энэ арга нь болохоор сонгуул бол сонгуулийн хувьд
illustrates how thousands Одоо or millions, олон мянган хүн, олон сая хүн hundreds or dozens, цөөхөн хүнийг, 100 хүнийг, 10 хүнийг ч гэдэг юм уу, олон хүн 100 хүнийг сонгох ийм процесс. Тэгээд тэр их мэдлэг хэрэгжүүлэх одоо парламентын хэвтэг хөтөлбөр түүнийг ингээд сонгож байна. Сонгуулийн энэ тогтолцоо системийг бол олон газарт хэлбэртэйгээр бол туршиж үзэж хийсэн байдаг. Пропорционал сонгуул байна, мажоритар сонгуул гэх мэт. Тэр энэ бол гол нь аль болох тэр санал авч байгаа хүмүүсийн эрх тэгш байдлыг хангах ч гэдэг юм. Нэг хүн нэг одоо санал авах хэрэгтэй байх гэх мэт тодорхой зарчмууд суурилж энэ сонгуулийн зарчим системийг бол тогтолцоогоор болгосон байдаг. Төлөөлөгч нь хэмжээр одоо хувь хүн одоо сонгогдсон хүн сонгож байгаа хүмүүс болохоор сонгогчд сонгогчд тэгээд тэр сонгуулийн үр дүнд одоо бий болсон парламент болохоор хууль болон тэр төрийн үйл ажиллагааг зохицуулах тэр эрх зүйн орчингоо бий болгодог. Энэ одоо үндсэн шин чанартай байгаа төлөөллийн арчлалын хувьд. Тэгэхээр төлөөллийн арчлалын энэ зүйлийг одоо зарчмыг аваад үзэхээр бол энэ бол ингээд зохиомжтой зүйл, фикшн зохиолтой юм байна. Тэгэхээр тэр одоо сонгогдсон хүмүүс болон сонгогдсон хүмүүс гэдэг тэр хоёр хүмүүс хоорондоо бүтээн гэрээ байгуулдаг. Тэгэхээр тэр хүн сонгогдсон хүн болон тэр ард иргэд хоёрын хоорондын холбоос болохоор зохиогдсон. Тэгэхээр тэр парламентын гишүүд хин нэгнийг захиад өөрийнхөө зөв гэж бодож байгаа тэр одоо зүйлийг үндсэндээ шийдвэр гаргаж байгаа. Гэхдээ тэр хүмүүс бол ард иргэдэд төлөвлөж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол би өөрийнхөө бодож байгаа шийдвэр гаргаж саналаа өгнө. Манай нам юу гэж хэлсэн тэрүүгээр хийх. Тэгсэн мөртлөө ард иргэдэд төлөвлөж байгаа гэдэг одоо ийм мандаттай. Тэгэхээр тэр дараагийн сонгуульд одоо гарч ирэх үү гэдэг тэр бодол одоо толгойд байна гэсэн үг. Тэгтэл бол popular сонгуул гэдэг шууд бус сонгуулийн тогтолцооны арга зүйлийг бас нэлээд ашигладаг болсон байна. Сонгуулийн хувьд болохоор өөрийг нь төлөөлөх хүмүүс одоо шууд сонгуулиар сонгох гэдэг хэлбэр байна. Энэ сонгуулийн хувьд болохоор ер нь арчлалын хөгжүүлж байгаа аль ч орнд бол нийтлэг байна л да. Тэр нь бол угаасаа сонгуулиуд бол арчлалын бидний учраас энэ бол гол зүйл. Тэгвэл шууд арчлалын тухай шууд арчил гэдэг нь би бас өмнө ярьж байсан хүмүүс зөвхөн одоо өөрийнхөө төлөөллийг сонгох парламент сонгох хэрэгтэй байгаа зөвхөн ерөнхийлөгч болон бусад хүмүүсийг ч бас сонгох хэрэгтэй гэсэн үг. Тэгээд хүмүүс хамгийн гол нь хүмүүс ямар боломжтой болсон гэхээр саналаа өгөх. Тэгэхээр шийдвэр гаргахад yes no гэж санал өгч байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ард бас өөрсдөө сонгуульд одоо юу зөвхөн дүүшүүлж гэдэг юм уу өөр ямар нэгэн санаачлах эрх нь бас иргэдэд олгогдсон байна. Тэгэхээр энэ тохиолдолд төлөөллийн арчлалтын гол элемент бол сонгуул байсан ба шууд арчлалынх нь референдум буюу санал асуудал болж байгаа. Референдумын хувьд болохоор энэ popular vote гэдэгт л ижлэх юм Америкт popular vote гэж хэлдэг. Тэрнтэй л ижлэх юм. Тэр нь болохоор хүмүүс yes no гэдгээр бол хараагаа. Тэгэхээр тэр yes no гэж саналаа өгсөн хүмүүсийн олонхын өгсөн санал нь юу вэ гэдгээр тэр одоо хууль болохоор батлагдах уугүй юу гэдгээр шийдэх. Тэгэхээр референдум болохоор одоо үндсэн хуулинд өөрчлөлт оруулах гэдэг энэ төвшөнд ээж болно эсвэл аль нэг хуулийн дээр ээж болно эсвэл захиргааны төвшний одоо шийдвэр гаргахад ч байж болно эсвэл төсөвтэй холбоотойгоор шийдвэр гаргахад ч гэсэн хэрэгэлдэг. Тэр референдум болохоор албан журмыг гэж байж болдог. Тэр нь гэсэн үг гэхээр тухайн одоо референдум явагдахгүйгээр ихэнх хүмүүс нь дэмжихгүй тэр хууль батлагдахгүй гэсэн санаа. Mandatory буюу албан журмын биш харин bottom up, top down, optional, top down options that give the body, Parliament and the President may decide the question
тодорхой асуулт гаргаад тэгээд албаны саналаар шийдвэрлэх төлөө референдум зохион байгуулах ийм хэлбэр байдаг. За бас нэг нь болохоор доороос дээшээ гэдэг хэлбэр нь болохоор ард иргэд өөрийнхөө саналаар хүмүүсийн гарын үсэг цуглуулад парламентаар одоо гаргах шийдвэрүүд одоо хүмүүсийн саналыг авдаг. Референдум болохоор баиндын буюу тэр арсан шийдвэрийг заавал биелүүлэх ёстой байдаг. Эсвэл advisory буюу статустай референдумын үр дүн гэж байна. Тэр нь болохоор тухайн шийдвэрийг заавал одоо гаргах биш. Зөвхөн гэж иргэдийн зөвлөгөө гэж авч үзэх бас юм хэлбэр байна. Үндэсний хэмжээний референдум байна. Орон нутгийн түвшнийх гэж байна. Одоо оронд бол жишээнүүд байдаг. Ялангуяа орон нутгийн түвшний бүсийн болон орон нутгийн түвшний референдумууд үндснийхээс бол тооны хувьд хамаагүй явагдаж байна. За popular initiative гэдэг бас арга байна. Бас одоо иргэдийн санал асуулт. Тэр шууд арчлалын энэ арга бол хүмүүс гарын үсэг цуглуулах юм боломжийг бол олгодог арга гэсэн. Тэгэхээр хүмүүс ингээд тодорхой хуулийн дээр нэмэлт өөрчлөлт оруулах, хуулийн эсэргүүцэж гэх юм энэ талаас нь ажил гаргаад бусдын одоо хүний гарын үсгийг цуглуулах гэсэн юм арга байдаг. Тэгээд popular initiative энэ зүйл болохоор албан журам биш optional оролцох тухайн сайн дурын үндсэн дээр байдаг. Тэгэхээр хүмүүс тэр өөрсдөө зүйлээр саналаа өөрөө шийдэж бодно гэсэн. Тэр энэ popular vote болохоор албан журмын референдумаас ийм ялгардаг. За референдум at the very end of a process of legislation, тогтоох процессын хамгийн ихний үе шээ. Тэгээд тэр гаргасан шийдвэрийн дагуу эцсийн хууль гаргах нь болохоор нэлээд урт процесс явагддаг. Процессын эхэнд нь болохоор тэр референдум байгаа. Референдумын явагдсны дараа ийм хууль хэрэгтэй гэдэг тэгээ хуулигаа одоо боловсруулаад эцсийн одоо батлагдах хүртэл тодорхой хугацаа авдаг. За референдумын хувьд референдумс People's Assembly буюу иргэдийн одоо хурал гэж хэлж байна. Ийм одоо иргэдийн тус чухал байдаг. Тэгэхээр иргэд хуралдах боломжтой байх ёстой гэсэн санаа жилийн удаа 2 удаа ч гэх юм уу. Тэр иргэдийнхээ нийтийн хурлын үеэрээ бид бас сонгуул явуулаад орон нутгийн бодлогоо сонгож болох жишээтэй. Тэгэхээр энэ тавдын одоо мэдлэгүүдийг би сануулгах үүднээс бол ярьж байна. Шууд болон төлөөллийн арчлал бол одоо элемент. Төлөөллийн болон шууд арчлал ингээ хоорондоо бол мэдээж ялгаатай. Гэхдээ хоорондоо бол холбоотой гэж байгаа. Түрүүн би ялгааны талаар ярьсан. Яагаад гэвэл сонгогдсон парламентын гишүүн хүн бол тэр хүн өөрийнхөө одоо бодож байгаа хийх ёстой гэж үзэж байгаа тэр зүйлээ хийнэ. Тэнд бол ард иргэд чиглэлтэй ёстой гэж бол хэлэх боломжгүй. Харин шууд арчлал илүү их мэдлэлтэй байна гэсэн. Тэгээ парламентын хийсэн бас эсэргүүцээд санал хураагаад бас хүчгүй болгох гэх юм ийм эрх мэдэл бас байна гэсэн үг шууд арчлалын нөхцөлд бол шууд арчлалын нөхцөлд парламент одоо эцсийн шийдвэрийг гаргах нь биш болж байгаа. Гэсэн ч гэсэн бас нөгөө хууль одоо эцэслэн батлагдахад парламентын үүрэг рүү бас чухал байгаа. Гэхдээ гол одоо шийдвэрийг нь бол ард иргэд референдумаар гаргацсан гэсэн. Гэхдээ энэ хоёр хоорондоо холбоотой. Яагаад гэвэл шууд арчлал бол юунаас хамаарх вэ гэхээр бас төлөөллөөс хамаарч байгаа. Төлөөллийн схемээс хамаарч байгаа. Референдум явуулах энэ бас л нөгөө төлөөллийн арчлалаас хамаарч байгаа. Парламентыг авч үзье. Usually cannot vote on an act that has been enacted, that has been adopted by Parliament. Парламент батлагдсан хуулинд саналаа илэрхийлж одоо санал явуулж байна гэсэн үг. Тэгэхээр тэр гол шийдвэрийг нь бол санал хураасан шийдвэрийг нь бол парламентын хуулиар гаргасан байна гэсэн үг. Тэгэхээр парламентын үүрэг байж шууд арчлаас хандтаа хэрэгжих болоод байна гэсэн. Тэр санал асуудал нь одоо албан журмынх байна уу, сайн дурах байна уу ажиллах бол тэр гаргасан шийдвэрийг нь амьдрал дээр хууль болгож хувиргах ажлыг парламент хийж байна гэсэн. Тэгэхээр энэ бол тухайн
сайн дурын референдумыг одоо топ даун буюу парламентаас ажилласан жижигхэн эсвэл ажилласан ажилтнуудад энэ парламентаа бас холбоотой яваад байна. Тэгэхээр парламент тэр байхгүй одоо хүмүүсийн саналаа өгөхөөр одоо санаачлага инишиатив гэж нэрлэж байгаа. Тэр одоо хуулийн санаа байхгүй болно гэсэн. Тэгээ хүмүүс одоо саналаа өгчөөр тэр парламент дээр очиж шийдвэр гаргаж. Тэр парламент үүнийг нь одоо хүлээж аваад шийдвэр болгож хурднаа л гэсэн. Парламент тэр асуудал шийдвэрийг тэр хүмүүсээс гаргасан нааштай хүлээж авахгүй байх тохиолдол их байдаг л да. Тэгэхээр бол одоо иргэд бол дахиад референдум зохион байгуулаад одоо шийдвэр гаргаж тийм ийм холбоотой уялдаатай явж байна. Тэгэхээр шууд арчил гэдэг болохоор төлөөллийн арчлыг үгүй болгоод орондын бий бодох альтернатив бол биш юм. Энэ бол төлөөллийн арчлыг шууд арчлаа дэмжиж байгаа ийм төлөөллийн арчлаар илүү төлөөллийн чанартай биш үү гэж бас та бүгд асууж байна. The people and its representatives. Тэгэхээр төлөөллийн арчил сонгогчд шийдвэрээ гаргаж яах гэсэн одоо гол онцлог тоглогч нь байдаг. Тэр сонгогчдын эрэгтэй хүмүүсийн 100% сонгуульд тэгэхээр тэр сонгуульд орсон сонгогчд болохоор тэр 100% сонгогчдод чөлөөлөд тэдний төлөөлөл сонгуульд санал өгсөн байна гэсэн үг болж байгаа. Тэгэхээр референдум буюу тодорхой санаа дээр ингээд санал дээр энэ зүйл болохоор бас the people have launched an initiative. Санал асуулганд орж байгаа. Түүнээс нөгөө 100 мянган иргэн байдаг бол 100 мянган хүн бүгд референдумд орж байгаа гэсэн үг биш. Тэгэхээр тэр саналаа өгсөн хүмүүс бас бусад хүмүүсийн төлөвлөсөн л гэсэн үг. За ингээд нөгөө талаас одоо уламжлалт төлөвлөлийн арчлалын схем бол юунд дээр суурилж юм гэхээр хүмүүс өөрийнхөө саналыг нөгөө шууд сонгуулаар илэрхийлж байгаа дээр тулгуурлаж байна гэсэн үг. Тэгэхээр энд бол нөгөө шууд арчлалын энэ оршил хэсгийг энд удаа ярьсан гэж магадгүй ерөнхийдөө одоо би Монголд холбож бас санаагаа хэлье. Introduce and to express representative төлөөллийн арчил болон шууд арчлалыг хостуулах боломж Монголд юу вэ гэдэг дээр яриа. Монголын үндсэн хуулинд болохоор төлөөллийн арчлалын элементүүдийг зааж өгсөн байгаа. Хажууханд шууд арчлалыг ч гэсэн орсон явж. Тэгэхээр энэ хоёр бол хуулиар одоо үндсэн хуулинд бол байна. Монголын төлөөллийн арчлал арчлалыг өгч хэлж байгаа нэгээр одоо төрийн эрх мэдэл бол гэж байж байгаа. Тийм болохоор хурлыг бол иргэд сонгоснороо улсын хурлыг одоо сонгоснороо тийм болохоор төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч гол үндсэн байгууллага болно гэж. Тэгэхээр энэ хуулиар бол улсын хурл бол 76 гишүүнтэй байж байгаа. Энэ 76 гишүүн болохоор ард иргэдийн одоо төлөвлөсөн хүмүүс байна гэсэн юм санаа 23 дахь зүйл дээр байгаа зүйл юм. On the lower level, we have chorales of representatives of the citizens on the Aymara, Kapsnititsum, and district иргэдийн хурл гэж байгсан гэдэг зас байна 59 дугаар зүйл. Thus, the Mongolian people ард иргэд the power through the representative bodies of the state. Энэ төлөөллийн одоо өөрийгөө төлөөсөн энэ байгууллагуудаар дамжуулж засгийн эрх мэдлийг бол одоо гартаа авсан байна гэсэн юм санаа явж байгаа. Тэгтэл I don't know if I'm wrong, but there seems to be a curious exception сонирхолтой to the representative саний ярьснаас бас ялгаатай зүйл бас гарч ирж not байна. on the national level, but on the Тэр нь local. болохоор орон нутгийн төвшөнд I have read the law Тэгээ би on administrative and territorial units and their governance. Монгол Улсын захиргааны нэгжийн тухай Experts call it. хууль байгаа. Тэрийг бас уншиж үзсэн. Тэнд 9-р зүйл дээр нь That in between the sessions of the chorales, хурлын the powers of the эрдэнэ chorales shall be хурлын exercised
тэр завсарт бол нөгөө президент буюу тэргүүлэгчд нь одоо шийдвэр гаргах эрхийг бол эдэлж байгаа. Тэр ингэж харахад Ленин гэдэг хүн Ленин Сталин санаанд орчихлоо. Одоо тэд ингээд арчсан синтезисийн зүйлийг бол зохиосон. Тэр нь бол коммунизмын бас үндсэн зарчим байсан. Хурал болохоос нэг ардын хурлын болох завсарт нь болохоор тэргүүлэгч эрх мэдээ явуулдаг түүнтэй адилхан санагдсан. Тэгээд үндсэн хуультай бас харьцуулаад үзсэн байна. In between the sessions of the Kurals and public meetings, their presidiums shall assume administrative functions. Тэр завсар болохоор миний ойлгосноор бол яг ийм тэргүүлэгчдийн ийм элемент бол байгаа гэж харж байгаа. Тэгэхээр энэ болохоор бас төлөөллийн арчин асуудал гарч ирж байгаа. Монгол дахь шууд арчлыг аваад үзэхэд бол Монгол улсын үндсэн хуулинд бол энэ талаар бол заасан зүйлүүд бол хэд байна. Тухайлбал 3 дахь зүйл байна. Энд бол нэгэн тодорхой заасан байна. Шууд иргэдийн шууд оролцооны тухай. Иргэд шууд And this is mentioned even before the representative scheme. Төлөөллийн схем их хурлын тухай заалт авахсан зөвхөн иргэдийн ард иргэдийн иргэдийн тухай оролцсон. Тэр энэ болохоор бас нэг утгаараа иргэд энэ шууд засаглалыг бүрдүүлэгч санааг тавьсан байна. За мөн санд асуулаар референдумын тухай үндсэн хуулинд байгаа хоёр зүйл байгаа. Тэнд бол дурдсан байгаа референдум 25/6/28. Тэгээд тэнд болохоор улсын хурлын үндэсний хэмжээний санал асуулгыг тодорхой асуудал зохион байгуулж болно гэж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах сэдвээр зохион байгуулж болно гэж байгаа. Тэгэхэд бол So here we have what I've called before the top-down optional referendum. In that sense, that only the Parliament can put a question to the referendum гэдэг тэр хэлбэрт референдумыг бол Монгол улсын хуулинд хийх боломжтой гэж заасан байна. Тэр нь парламентын гишүүдийн дийлэнх болгох нь ийм шийдвэр гаргасан нөхцөл асуудал явуулж болно гэсэн заалт байгаа. It gives a minority. Тэгтэл цаана нь болохоор бас цөөнх гэж одоо бас more than 1/3 of the members of the Kural хүн улсын хурлын гишүүдийн 3/1 хүн болохоор бас тэр цаанд асуудал явуулсан байсан ч гэсэн цаанд асуудал явуулж болно гэсэн юм. Гэхдээ цаанд асуудал референдум бол явуулдаг гэж би ойлгосон байна. Үндсэн хуулийн заасан юм цаанд асуудал 16 nor of the Constitution. Үндэсний хэмжээний нэг popular vote санал асуудал явуулсан нэг жишээ 1945 оны санал асуудал байдаг. Тэгэхэд бол сонгогчдын 99.95% нь Монгол улсын эрх чөлөө баталгаажуулсан гэдэг ийм тохиолдол болсон. Референдумын хууль гэж бол байгаа гэсэхдээ англи хэл дээр орчуулдаг байсан учраас би монгол хэл хүрэлцэхгүй болохоор ойлгоогүй. Then on the local level, the promise of Article 3 of the Constitution is still largely unfulfilled. There is, of course, the only institution that allows the people to directly express their will. That is the public meeting. You mentioned in Article 59 of the Constitution. If I were informed, the President and his surroundings, they want to strengthen this institution of public meetings. Иргэдийн нийтийн хурлын институцийг одоо бэхжүүлэх хэрэгтэй гэсэн санааг нь ерөнхийлөгч хэлсэн гэж байгаа. This is why I have come to this country.
Тэгээ би Монголд бас одоо хэд удаа ирчлээ. Тэгээд би юу гэж харж байгаа нөхөр нэгэн сайн потенциал байна. Шууд арчлалыг хөгжүүлэх потенциал Монголд байна гэж харж байгаа. Ерөнхийлөгчийн хэлсэн зүйлээс амуулаа дашнорч зөвлөх болон ерөнхийлөгч хамгийн газрын хийж байгаа ажлаас бол энэ харагдчихэ. Шууд арчлалыг Швейцарт нэвтрүүлэхэд тэр нь болохоор 19-р зуунд нэвтрүүлэхдээ болохоор 20-р зууны ихэнх үед Америкийн баруун эрэг хавцаа нэвтрүүлжсэн тэр туршлага дээр бас суурилсан байдаг. Тэр зорилго нь болохоор нөгөө авилгад эдэгдсэн орон нутгийн засаг захиргааг одоо үгүй болох гэсэн тийм зорилгоор анх санаад гарчсан байдаг. In the laws or in the constitution. One of them is нэг зүйл юу вэ гэхээр иргэний танхим байна. Seems to offer a platform for public discussion in the line of what I have been told is a traditional Mongolian way тэгээд бас Монголын тийм асуудлыг шийдвэрлэх хамтдаа олуулаа ярилцлагыг өгсөн тэр санааг илэрхийлсэн иргэний болсон юм байна гэж боддог. Тэгээд харж байгаа. Into a tool and an instrument of government. Үүнийг засгийн газрын үзэл сурталын зэвсэг болгож одоо ашиглах вэ гэдэг асуудал болгоомжлол байдаг. Гэхдээ бол миний ойлгож байгаагаар ер нь иргэний танхим гэдэг энэ институцийг иргэд бол бас яг өөрийн өөртөө зүйл гэж харж байгаа мó гэж бол бодсон. Some kind of popular initiative энэ бас are currently examined in the public participation law. Иргэдийн оролцооны тухай хууль одоо ингээд боловсруулах юм уу шат явагдаж байна. Энэ санаанууд дээр бас иргэдээс саналыг нь авах тийм одоо элементүүд бас шийдэж байна. Тэгэхээр энэ бол топ-даун буюу дээрээс доош тийм санаачлагаар гарсан референдумын болцоо байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл орон нутгийн удирдлага нь тодорхой асуудлууд дээр иргэдийн бас ингээд саналыг аваад шийдвэр гаргасан юм боловсрол байна. Bottom up буюу иргэдийн санаачлан гарах референдумын болцоо ч гэсэн миний бодлоор байгаа гэж харж байгаа. Ялангуяа сум амьд төвшөнд тухайд засаг захиргааны нэгжийн тухай хуулийг бид дөрөв дурчсан. Тэр хуулийн дагуу бас иргэд яг иргэдийн хурал нь ийм дэвлэлийг иргэдэд одоо олгож санал авах болцоог хийж болохоор юм гэж харагдаж байна. Тэгээд тодорхой процессыг одоо санаачилж энэ одоо байгаа хуулийн орчинд бас болохоор байна гэж харж байна. Үндсэн хуулийн 3-р зүйл энэ санааг бол батлаж өгч байгаа энэ заал. Аймаг сумын төвшин дүүрэг хорооны төвшин гэдэг бид үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр одоо иргэдийн оролцооны тухай хуулиндаа заалтууд оруулсан бол шууд ардчлалын үйл ажиллагаа хэрэгжих бол болцоо байна гэж харж байна. Өөрөөр хэлбэл үндсэн хуультай зөрчилдөхгүйгээр заавал нэмж оруулахгүйгээр энэ ажлыг бол хийж болохоор юм шиг байна. Надад нэг сонирхолтой санагдсан зүйл юу гэхээр ардчлалыг одоо нэмэгдүүлэх гэсэн тийм хөдөлгөөн санаачлаг нэлээд их байна. Тэгээд нутгийн төвшөнд ийм санаачлаг ямар байна вэ гэдгийг бас сайн судалж дүгнэх хэрэгтэй болов. Үндэсний хэмжээнд одоо шууд арчлалыг нэвтрүүлэхээс өмнө орон нутгийн төвшөндөө одоо үр дүнтэй нэвтрүүлэх гэсэн бодол санал байгаа юм. Энэ бол бас зөв байж магадгүй. Манай ус Герман, Америкч тийм үү ийм федеральны холбооны засаглалтаа ийм орнуудын хувьд болохоор бас өөр юм гэсэн онцлогтой. Монгол болохоор unitary буюу тийм нэгдмэл ийм засаглалын бүтцтэй байна. Тэгэхээр энэ урд өмнө орон нутгийн төвшөнд ийм туршлага байж дараа нь тэрнийг үндэсний хэмжээнд болгоно.
of the administrative and гэх юм бол ийм боломжууд бол байх ба. Юу өнөөдрийн буюу нэгдсэн орны хувьд болохоор гоо шийдвэрүүд парламентаас бол гаргаад яваад идэг. Тэгээд парламент болохоор цөөн хэдэн гишүүдийн олонхороо тодорхой шийдвэрийг одоо гаргаад тэр нь иргэдийн эрх ашигт нийцүүлгүй гэдэг асуудал бас гарах магадaltaй боломжтой. Тэгэхээр тодорхой асуудлууд дээр референдум явуулна гэсэн үндэсний хэмжээний референдум явуулна гэсэн санаа бол бас буруу биш байж магадгүй. Энэ бол миний хувийн бодол юм. Тэр буруу зүйл ярьж байгаа бол уучлаарай. За энэ хүргээ дуусгая. Анхаарал тавьсанд баярлалаа. Тэгээд та бүхний асуулт байвал хариулахад бэлэн байна. Хариулахыг хичээе.